Дараагийн мэдээг танилцуулъя. Украины Сүми хотод Оросын холбооны улс баллистик пуужингийн давталгаа хийсэн байна. За үүний улмаас 34 хүн амь насаа алдсан гэсэн мэдээлэл өгч байна. За үүнээс гадна 117 хүн шархсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За Украины зүүн хойд хэсгийн Сүми хотод нэм гарагт Оросын холбооны улс 2 баллистик пуужин харавсан. За энэ талаарх мэдээллийг тус хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч болон Украины ерөнхий прокурорын газраас мэдээлсэн байна. За энэ босон дайралт давталгаа нь бол сүүлийн саруудад Оросын холбооны улсаас Украинд хийсэн хамгийн олон хүнд хүрсэн ийм халдлагын нэг болж байна. За энэ халдлагатай холбогдуулан Украины ерөнхийлөгч Владимир Зеленский халдлагыг буруушааж олон улсын хамтын нийгэмлэг хариу арга хэмжээ яаралтай авахыг уриалсан байна. За энэхүү халдлага нь бол христийн шашинтай хүмүүсийн өргөнөөр тэмдэглэдэг шашны баяр болох Улаан өндөгний баярын өмнөх нэм гарагт хүмүүс сүмрөө очдог байгаа. За энэ үеэр бол давталгаа болсон. За давталгааны үеэр гудамж, орон сууцны барилга, за боловсролын байгууламж, олон тооны машин болвол баллистик пуужингийн давталгаанд өртсөн гэдгийг Зеленский Telegram хуудсанд бичсэн байна. За энэ халдлагатай холбогдуулан өрөндийн орны удирдагчид тухайн халдлагыг буруу шаасан мэдээллүүдийг хийж байна. За тухайлах юм бол Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон Сүми хот руу пуужингийн цохилт өгсөний дараа Оросд яаралтай гал зогсоох ийм арга хэмжээг ногдуулах ёстой гэж онцлсан байна. За харин Германы канцлераа удахгүй томилогдох гэж байгаа Фридрих Мерц нэм гарагт болсон энэхүү давталгаатай холбогдуулан дайны ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж Оросын холбооны улсыг тодорхойлсон байна. За мөн Америкийн нэгдсэн улсын зүгээс ч гэсэн энэхүү давталгааг бол буруушааж за тэгээд Оросын холбооны улстай явуулж байгаа яриа хэлцээ чухам энэхүү давталгаа зэрэг ийм үйл явдлуудыг бол зогсоохын төлөө байгаа гэдгийг онцлсан байна. Украины агаарын давталгаанаас хамгаалах хүчнийхэн мэдгдснээр Оросын холбооны улс бол 55 дрон хөргөсний 43-ыг нь устгасан гэж Украины агаарын цэргийн хүчнийхэн бол мэдэгдэж байгаа. За эдгээр нисгэгчгүй онгоц нь Украины хойд болон өмнөд төвийн бүсүүдэд бол онилж давталгаа хийсэн гэж үзэж байна. За харин Оросын холбооны улсын батлан хамгаалахын яам Украины хөргөсөн 13 нисгэгчгүй онгоцыг Ростов мужид, нэгийг нь Белград мужид устгасан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За ер нь Орос Украины хямралын хүрээнд бол өрнж байгаа дайн байлдааны үйл ажиллагаа голчлон нисгэгчгүй онгоцны давталгааг бол бие биендээ хийснээр болж байгаа. За үүнтэй холбогдуулан энэ давталгаа бол улам ширүүсж байна. За нисгэгчгүй онгоцнуудын давталгаа нь гол нь аслагдсан байг бол устгахад чиглэдэг ийм давталгааг бол хоёр тал аль алиндаа хийж байгаа юм байна. За Оросын холбооны улс 2022 оны 2 дугаар сарын 24-нд Украинд бүрэн хэмжээний давталгаа хийсэн. За үүний дараагаас бол маш олон 100 мянган хүн бол амь насаа алдсан. За тэдний дийлэнх нь бол цэргүүд аль талаас нь амь нас урагдсан, мөн шархсан гэсэн тооцоо байна. За энэхүү одоо Оросын холбооны улсын бүрэн хэмжээний давталгааны улмаас нүүбийн тооцоосноор одоогийн байдлаар 7 сая орчим украинчууд дүргэсний статустайгаар бусад оронд дөрвөж амьдарч байгаа юм байна. За энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа бол сүүлийн саруудад нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. За үүний хүрээнд бол Дональд Трампын тусгай ачиж Стив Витков Оросын холбооны улсад айлчилсан байна. За тэрээр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй Санкт-Петербург хотноо уулзаж Украины дайныг зогсоох асуудлаар ярилцсан. За энэ уулзалт бол баасан гарагт болсон. За энэ уулзалтын талаарх бичлэгийг бол олон нийтэд засцахад Путин Витковтой бол ерөнхийлөгчийн намын санд бол мэнчлэн уулзаж байгааг бол төрийн телевизээр нь дамжуулсан байна. За телевизүүдийн мэдээлж байгаагаар тэдний яриа 4 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн гэж мэдэгдэж байна. За уулзалтаар Украины асуудлыг зохицуулах асуудлыг хөндөж ярилцсан байна. За мөн энэ үеэр бол энэ уулзалт яриатай холбогдуулан Кремлийн хэвлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэл хийсэн. За энэ үеэрээ Путин Витков нарын хийсэн яриа хэлцэх цаашдаа бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиныг Дональд Трамптай нүр төлөвлөн уулзах энэ боломжийн талаар бас ярилцсан гэж мэдэгдэж байна. За мөн Известия сонин бол бичлэг нийтлсэн. За үүндээ бол Путиний хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын зөвлөх Крил Димитровтай Витков бас уулзаж зочид дуудлаас хамт гарч байгаа ийм бичлэгийг олон нийтэд хүргэсэн байна. За Димитровийн хувьд баасан гарагт болсон яриа хэлцээг нэлээд үр дүнтэй байсан гэдгийг Оросын тас агентлагт мэдээлж олон нийтэд хүргэсэн байна. За мөн Оросын холбооны улстай өрнж байгаа Украины дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотойгоор пүрэв гарагт Турк улсаас мэдээлэл хийсэн. За энэ мэдээлэлтэй Америкийн нэгдсэн улс Оросын албаны хүмүүс бол яриа хэлцээ хийсэн гэдгийг
мэдэгдэж байгаа. За тэгээ хоёр талд дипломат төлөөлөгчийн хаан газрын үйл ажиллагааг хэвийн ажилуулах тал дээр ахиц дэвшил гаргасныг тухайн уулзалтыг бол болсон гэдгийг онцолж байна. Харин Баасан гарагт энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Дональд Трамп Truth Social платформ дээр Орос хөдлөх ёстой гэсэн ийм мессежийг өгсөн байна. За ямар ч тач бол Оросын холбооны улсын зүгээс давталгаагаа үргэлжлүүлж байна. Украин ч гэсэн харилцан бие бинийгээ дроноор бол давтлах үйл ажиллагаа үргэлжлүүлсээр байна. За үүнээс болоод олон хүн амь насаа алдах, шархах ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За нөгөөтэйгөр бол Америкийн нэгдсэн улсын болон бусад улсын жуулчлаар олон тооны яриа хэлцээ өрнөж байна. За эдгээр яриа хэлцээний хүрээнд асуудлуудыг шийдвэрлэхээр оролдож байна. За энэ түрүүнд бол гал зогсох асуудлыг хэлэлцэж байгаа. За нөгөөтэйгөр хоригдлуудыг хоорондоо солилцох асуудал яригдж байна. За мөн Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс хоорондын харилцаагаа хэвийн болох тал дээр албаны хүмүүс гэж уулзаж яриа хэлцээ өрнүүлж байгаа юм байна.